Гашуун сухад бомбоор ганц өдөрт 1000 орчим ачааны машин нүүрс тээвэрлэхээр дугаарлаж байна. Дэлхийн зах зээлд нүүрсний үн өсч, Хятадын дотоодод эрэлт нь өснөөс Монголын нүүрсний бит тоо хэмжээ өсөд байгаа боловч төмөр замаа барьж чадлагүй үдийн өрсөн монголчуудад талаа, там болтол автомашинаар нүүрс зөөж байгаа нь хөдөлшгүй үнэ. Зам тээврийн хөгжлийн сайд Ганбат болон холбогдох албаныхан 5-7 уурхаагаас гашуун сухатын хилийн бомб төрөх автозамын нөхцөл байдал, хилгаалын үйл ажиллагаатай танилцлаа. Нүүрс тээвэрлэж байгаа автомашины жолооч нар осол ихээр гаргадаг. Замын нөхцөл нь муу. Хил дээр удаан сааддаг гэд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан олон асуудал байгааг холбогдох хүмүүс энэ үеэр танилцуулж байлаа. Цагийн үрдийн архив сөхөж бид үзлээ. Хачирхалтай нь 2 жил хагасны өмнө яригдж байсан асуудлууд улмал хурцдсан болохоос шийдвэрлэгдэж чадаагүй байгааг харьцуулан үзлээ. Хурцтаад байгаа асуудлуудаа шийдэх үүрэг нь харин шинэ засгийн газарт өмнөхөөс илүүтэй оногдож байгааг сануулж байна. Өнгөрч байгаа энэ 7 хоног зам тээврийн хөгжлийн сайд Ганбат болон холбогдох албаны хүмүүс 5-7 уурхаагаас гашуун сухатын хилийн бомб төрөх автозамын нөхцөл байдал, хилгаалын үйл ажиллагаатай танилцлаа. 2014 онд манай сурвалжлах хэсэг гашуун сухатын хилийн бомбын нөхцөл байдалтай танилцж, сурвалжлах хийж байсныг цагийн үр хөтөлбөрийн 2014 оны 3 дугаар сарын бичлэгээр иргэн нэг сануулъя. Тэгэхээр цагаан аднаас гашуун сухад бомб руу өдөртөө ойролцоогоор одоогийн байдлаар 350 гаруй машин гарч байгаа гэж Галийн албаныхан хэллээ. Өөрөөр хэлбэл 2 км гаруй замд ингээд үргэлжлээд уртаашаа ингээд игнээ зогссон байгаа. Эдгээр нүүрс атсан машинууд нэг өдөртөө гайлаар гарч чаддгүй учраас энэ дээр хоног хугацаа алддаг байна. За түүнчлэн Монгол улс 14 онд 31 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө тавиад байгаа. Хэрэв энэ зорилтыг биелүүлнэ гэвэл Галийн албаныхаар хэлж байгаагаар өдөртөө 350 биш 2000 гаруй машин ингэж хилээр гарах ёстой гэсэн ийм тайлбарыг өгч байгаа. Тухайн үед хилээр нэвтрэх машины тоо орцсонгүй бага байсан ч тулгамдж байсан асуудлууд нь өнөөдөр ч шийдэгдээгүй хэвээр байгааг энэ 7 хоногийн бичлэгээр харуулъя. За миний наад харагдаж байгаа цоо бол Эрдэнэс 5-7 компани нүүрсний уурхаагаас нүүрс тээвэрлээд гашуун сухатын хилийн бомбоор хил нэвтэрж урд төрш рүү гарах гэж байгаа ийм цоо. Үүний үргэлжлэх урт нь бол цагаан аднаас гашуун сухатын хилийн бомбд хүртэл ингээд тасралтгүй үргэлжилж байгаа маа. Өөрөөр хэлбэл энд бол 22 км замыг туршид энэ цоо тасралтгүй үргэлжилж байна. Ер нь бол Эрдэнэс 5-7 компаниас нүүрс тээвэрлээд буцаад Эрдэнэс 5-7-д очих буюу одоо нэг рейс явахад 3 хоногийг зарцуулж байгаа ийм нөхцөл байдалтай байна. Өнөөдөр 5-7-оос гашуун сухатын хилийн бомбд хүрэх энэ замаар өдөртөө 60-аас 70 мянган тонн нүүрс тээвэрлэж байна. Энэ тоог цаашид улам нэмэгдүүлж экспортын орлогоо өсгөх хэрэгцээ шаардлага байгаа. Биднийг очиход Хятадын бомбын ажилтнууд цайндаа орсон байлаа. Уг нь бол 2014 онд тухайн үеийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын Хятадын талтай хийсэн уулзалтаар шийдэгдсэн 3 асуудлын дунд цайны цаггүй ажиллах асуудлууд жаргидж шийдэлд хүрч байсан юм а. Жишээл одоо өдрийн цагийн цаг байхгүй болсон байна. Үүний хажууд нь бомб төр орох гаргаж байгаа бараа машины тоогийн дагуу тухайн үеийн жинхэнэ байдлын дагуу машины ажлын хуваарийг бас өөрчилж боломжтой байна гэж тохирсон байна. Манай талаас байгуулагдсан ажлын хэсэг хангалттай ажиллаагүй юу? Эсвэл хятадууд ярьж тохиролцсон хэлцээрээ мөрдөх сонирхолгүй байв уу? Ямар ч байсан одоо өдрийн цагаар 200 гаруй машин хил нэвтэрчих боломжтой хугацааг сул зогсож өнгөрүүлдэг хэвээрэл байна. Тэр энэ бараг л өдөр болгон шахуу ингэж одоо гацаа үүсгдэг гэж би ойлгоод зөв. За ер нь бол тэгж ойлгож байна. Гашуун сухатын хилийн бомбд нь өглөө 9 цагт нэгдэж орой 21 цаг хүртэл ажилтгаа. Өглөө дараал дээр зогссон жолооч оройдоо ямар ч байсан хил нэвтэрдэг гэж байгаа ч буцаж орж ирж амждаггүй. Тиймээс тээвэрлэлтийн хугацаа 3 хоног болд сундаг байна. Энийг одоо 24 цагийн турш нэвтэрч явах болох ийм боломжийг одоо судалж өгөөч гэдэг засгийн газрын хүмүүст зам тээврийн сайдын хүсэлтэй байж байгаа. Тэгвэл энэ бидний нэвтрэх шаардлага гэсэн. Хятадын бомбд 5 замаар хил нэвтрүүлэх боломжтой ч одоогоор дөнгөж 2 замыг нь л ашиглаж байгаа. Харин манай улс 4 замаа бүгдийг нь ажилуулж байна. Гэхдээ хятадууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж хил нэвтрүүлэх чадвараа сайжруулах юм бол манай гайлын байцаагч нар ч мөн хүн хүч орон тоогоо одоо байгаагаас нь нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ. Мөн техник хэрэгслийн хувьд ч хангалтгүй байна. Жишээлбэл хил дээр зайшгүй байх шаардлагатай. Хятагаан туяаны аппарат энэ бомбд алгаа. Нэлээд өндөр өртөгтэй тавигддаг юм байлээ. Манад одоо харахандаа тийм бол тоног төхөөрөмж тоноглогдоогүй байгаа. Одоо байцаагч бол өндөр өөрийн мэдрэмжээрээ л ажиллаж байгаа л гэж байна.
Өмнө нь бүх ачааг цагаан ад дээр буулган дахин ачдаг байсан бол одоо Эрдэнэс тавталгоогоос гарч байгаа нүүрсийг бүгдийг нь шууд Гашуун Сухбаатар руу тээвэрлэдэг болсон. Мөн 2012 онд 270 км автозам ашиглалтанд орсноор зах хязгааргүй их түрэн босч хүн мал амьдрах аргагүй болоод байсан нөхцөл байдал арай дээрдсэн. Гэхдээ автозам дээр гарах осол эндэглийн тоо буурахгүй байгаа юм байна. Тухайлбал он гарсаар энэ зам дээр 112 осол гарчээ. Гарч байгаа ослын дийлэнх нь Хятад эзэнтэй Монгол компанид гэрээгээр тээвэрлэлт хийдэг жолооч нартай холбоотой байдаг байна. Хятад нэртэй энэ машинууд одоо ямар байдалтай, техникийн ямар байдалтай явж байна, амрах байр байхгүй байна. Хөдөлмөр нөхцөлийн хувьд бол хүнд байна. Нийгмийн даатгалаа төлөхгүй байна те. Монголын компаниуд бол энийг бол зас сайжруулъя. Ер нь бол монгол хүн Монголынхаа хууль дүрмийн дагуу ажилдаг, амралдаг ийм горимд оруулахаар бид нар бол ялангуяа Монгол тээвэр бол нэлээд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бүх асуудлуудтай салбарын сайд танилцаад Хятадын талтай засгийн газрын төвшөнд ярьж шийдэх асуудлууд байна. Хөрөнгө мөнгө шаардлагатай зарим асуудлыг засгийн газрын зүгээс одоогоор шийдвэрлэх ямар ч боломжгүй гэдгийг мэдгдсэн. Харин тогтолцоо зохион байгуулалтын хувьд боловсронгуй болгох асуудлыг нэн тэргүүнд шийднэ гэлээ. Манай дотоодын энэ тээврийн байгууллагуудын хийж байгаа ажил бол тавьж байгаа шаардлагуудыг ус эргэж харах энэ зүйсэн шаардлагууд байна. Тухайлх юм бол одоо ачааны дагалдах бичиг шаарддаг. Замын хуудас шаарддаг ийм одоо үзэгдэл байгаа юм байна. Энүүнийг бид нэр эргэж хараад шаардлагатай нэгийг одоо байвал одоо байлгасан шиг байлгаад шаардлагагүй нэгийг бол шууд болиулах ийм арга хэмжээ авна. Гашуун Сухбаатарын элийн бомбын нэвтрэх чадварыг одоогийнхоос бараг 2 дахин нэмэгдүүлчих бололцоо уг нь харагдаж байна. Ингэж чадвал Chalco компанид нүүрсээр төлж байгаа үрийг хугацаанаас өмнө дуусгах, мөн валютын орлогыг нэмэгдүүлэх дотоодын тээврийн компаниудыг ч чадахжуулах боломж байна. Ирэх 7 хоногт болох засгийн газрын хуралдаанд дээрх асуудлыг танилцуулан шийдвэрлэх арга замыг хэлэлцэн гэдгийг салбарын сайд нь хэлж байлаа. Тээвэрлэлтийн асуудал Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг унгаж байгаа гол асуудал боловч Эрдэнэс тавталгоо компани 1 тонн нүүрсийг $30 зарах нь байж боломгүй доогуур үншүү гэдгийг шинжээчид сануулсаар байна. 10 дугаар сарын 1-ээс Эрдэнэс тавталгоо компани үнэ $27-оос $30 түргэж $3 нэмэх болсноо зарласан нь ийхүү учир мэддэг тээвэрлэлтийн зардлыг боддоор тооцож чаддаг шинжээчдийн бухимдлыг төрүүлээд байгаамаа. Нүүрсний эрэлт огцом сэргсэн чухам энэ үед л төр үнэ нэмж чадахгүй. Хятадуудын аманд орсон тоог хүлээн зөвшөөр суухад Монголын нүүрсийг Хятадын зах зээл дамлан зарагчдын олдог ашиг геометрийн прогрессор өсч жил хагасын өмнө дефолт зарлахад төхөж байсан Винсвей компани гэхэд энэ оны эхний хагас жилийн байдлаар $34 сая цэвэр ашгийг Монголын нүүрсээс олсныг тайлан балансаас нь харж болох юм а. Тэгвэл баялагын эзэн монголчууд нүүрсээ ухах тусмаа улам ядуурч, олборлолтоо нэмэх тусам олох мөнгөнд багасч, Chalco-гийн өрөөг төлж дуусах хугацаа нь жил сараар өссөөр байгаагийн гол шалтгаанууд юу вэ гэдгийг бид тойм хөтөлбөртөө онцолж байгаамаа. Эрдэнэс тавталгоо компани цахим хуудас тавигдсан мэдээллээр 10 дугаар сарын 1-ээс нүүрснийхээ үнийг $3 нэмж тоон тутмыг нь $30 хүрэхээр болжээ. Харин салбарын шинжээчид тээврийн болон бусад зардлыг тооцоод ч өнөөгийн үнийг 2 дахин нэмэх боломжтой гэж үзэж байна. Үн өсөхгүй байгаагийн хамгийн гол зангилаа нь Chalco-гийн гэрээнд байгаамаа. Зүүн цанхын уурхаг үндсэндээ Chalco-гийн үрдгэлэх нэрээр ер нь ингээд өгцсөн байна гэсэн л ойлголтыг авч байгаа. Яг тэгэхээр Chalco-гийн өрийг төлж дуустал зүүн цанхаас 1 тонн үрсч өөр хэрэглэгч зарах ирэхгүй байхгүй юу? Тэгээ Chalco хүсвэл өөрөө орж ирээд олборлолтоо хийгээд ухаад ачаад явах ийм гэрээ байгаад байгаа. Энэ гэрээг бол ил болох хэрэгтэй. Анх бол $70-оор гэрээ хийхэд маш шүүмжлэлтэй хандж агаад дэлхийн зах зээл дээр нүүрсний үн $100 багт чинь бид $70-аар хийсэн байна. Энийг 100 болгоё гэжсэн нь 27 болгочиход байгаа. Энэ яг энийг тайллын л олох шаардлага биднэрт байна тийм үү? Тэгэхээр $70-ын үн ягаад $27 болчихоо гэж. Тухайн үед гэрээнд өөрчлөлт оруулахдаа зах зээлийн мэдрээгүй л дээ. Жил болгон болдог Call Mongolia чуулган гадаадын одоо шинжээчид судлаачид нүүрсний үн ингээд унах гээд байна. Унж байна. Ойрын 2-3 жилдээ бол унах нь тодорхой болчлаа гэж сигнал өгöd багт. $70-аас илүү үнэтэй зарна гэд зогсоосон. 2 жил олборлолт хийгээгүй шүү дээ. Тэгээс үлд нь яасан? Нүүрсний үн унсны дараа $20 гуйж нүүрсээ борлуулсан. Энэ зах зээлийн мэдрэхгүйгээр ийм одоо гэрээгээ гацаасан их хохиролтой. Яг өнөөдөр Монголын нүүрсний үн чухам хэрхэн бүрдэж байна вэ? Зөвхөн Хятадын зах зээлд нүүрсээ борлуулдаг бидэнд Австралийн зүүн эргийн боомт дэх дэлхийн зах зээлийн үн нөлөөлдөггүй гэж хэлж болох юм. Гэвч Хятадын засгийн газрын ногоон эдийн засгийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд нүүрсний уурхаануудыг хаах, цөөлөх бодлого баримталж байгаагаас жилд олборлолт явуулах өдрийнхөө тоог хязгаарлаж өгсөн нь манай нүүрсийг
гол нь нийлүүлдэг хятадын бугад, таншаан бомтуудад үн өсөх шалтгаан болоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар энд 1 тонн нүүрсийг $150 борлуулж байна. Гэтэл ганц модноос бугад бомт хүртэл 350 км, таншаан хүртэл 1200 км байдгийг тээврийн болон бусад зардалтай холбон тооцоход Монголын нүүрс $27-оос $30 биш, хамгийн багадаа $50, цаашлаад $70 ч хүрэх болох үндсэлтэй юм а. Таншааны одоо гангийн бүс нутагт борлуулагдж байгаа Уурхай ам нөхцөлөөр зарагдж байгаа одоо коксч нүүрсний үн бол 1000 вон буюу $150 байгаа юм л та. За эндээс ингээд тээврийн зардал, за ингээд одоо хил гайлдаа төлдөг татварууд, бусад одоо ажилтны зардлуудаа ингээд тооцоолоод хасаад үзэхээр манай одоо Эрдэнэс таван толгой одоо төрийн өмс компаниас борлуулж байгаа Уурхай амны үн $27 биш, хамгийн багадаа $51 байхаар байгаа байхгүй. Тэгээ зөрүүг нь харах юм бол энэ зах зээлийнхаа үнээс даруй $24 бага зарж байна гэсэн үг. За энэ $24-оор ингээд ерөөсөө өсөхгүй урт хугацаанд ингээд түгжигдээд байгаагаас шалтгаалж одоо өөр бусад одоо 5-7 орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хүндрэл училж байгаа. Нүүрснийхээ үнийг өсгөх одоо болцоог болж байгаа гэсэн үг. Жишээ нь Energy Resource гэдэг компани нүүрсний үн бол одоо зах зээл дээр $72 зарагдах бололцоотой байхад энэ Уурхай ам дээр $27-оор үнийг түгжиж Эрдэнэс таван толгой зарж байгаас болоод $60-аас илүү өсгөж чадахгүй байна. Уушгум даях хэрэгтэй гэвэл яг энэ таншааны кокс нүүрсний энэ дэлхийн зах зээлийн үнэтэйгээ уялдаад, гол зах зээлийнхаа үнэтэй уялдаад тооцоолоод $51 болгочих юм бол ядаж монголчууд баяж үүссэн нүүрсээ $72-оор зарж болж байгаа байхгүй. Эрдэнэс таван толгой нүүрсийг Уурхай амнаас нь Хятадын TTJVK компани ухаж аваад мөн л хятад эзэмшилтэй Winsway компанид дамжуулж зарна. Winsway хил гаргаж дамлаад эцсийн хэрэглэгчдэд хүрэхдээ зөвхөн энэ оны эхний хагасжилд $34 сая цэвэр ашиг олсноо тайлан баланстай тусгачээ. Үүнийг задлаад үзвэл 2015 онд Монголоос худалдаж авсан нүүрсний хэмжээ нь тонн тутамдаа $410 Хонконг байсан бол 2016 онд $296 Хонконг болж буурсан. Үнийн бууралтаас олсон ашиг нь тонн тутамдаа $114 Хонконг болж байна. Гэтэл Монголоос навс хямдруулж авсан нүүрсээ харин хятад зарахтай үнэ өсгсөн байх юм. Тухайлбал 2015 онд $475 Хонконг 1 тонн Монгол нүүрсийг зарж байсан бол 2016 оны эхний хагаст $495 Хонконг болж өссөн буюу $20 Хонконг нэмжээ. Монголын нүүрсийг хямдруулсан үнийн зөрүүг хятад ахиулсантай нэмээд тооцоход $134 Хонконг буюу ганцхан жилд тонн тутмаас 17 Америк долларын зөрүү ашиг хийжээ. Энэ л бид нүүрсээ $27 зараад байсны үндсэн зангилаа байж болох юм а. Үүнийг сүүлийн 1 жилд Монголоос авсан 2.2 сая тонн нүүрсээр үржүүлвэл зөвхөн энэ оны эхний 6 сард $34 сая цэвэр ашгийг Winsway хийсэн харагдаж байна. За жил хагасын өмнө бол дефолто зарлаацсан энэ компани бол үндсэндээ бол ашигын хэмжээ нь бол 30% өссөн. Монголоос авж байгаа нүүрсний хэмжээ бол 7 дахин өссөн. За хагасчлын ашиг нь бол одоо долларч шилжүүлснээр бол $256 сая ашигтай буюу 2 тэрбум Хонконг долларын ашигтай гарсан байна. За ингээд ашигын судлаад үзэхэд бол дийлэн хувь нь бол 5-7-оос авж байгаа нүүрсийг одоо борлуулснаар бол энэ ашиг гарсан байна. Гэтэл нөгөө талд олборлолтын дээр ч бид том алдаа хийсээр 1 тонн нүүрсийг Energy Resource $13, орон нутгийн жижиг таван толгой компани $15.3 олборлдог байхад Эрдэнэс таван толгой компани гэрээт борлуулагч Хятадын эзэмшлийн TTJVK компани нь $27 буюу 2 дахин их өртгөөр олборлдог. Үүнээс $24-ыг нь олборлолтынхаа зардал суудахдаг гэвэл бидэнд үлдэх нь ердөө $3 болж байгаа юм. 1 тонн нүүрснээс $3 олоод үүнийгээ Чалкогийн өрөнд өгөөд байгаа учраас л бид өрөөч тар дууссан юм байхгүй, төсөвтөөч хитэн цаас хоримтлуулсан юмгүй өнөөдрийг хүрлээ. Гэтэл нүүрс ухна гэдэг гүний уурхай шиг айхтар технологи шаардаад байдаггүй. Үндэсний компаниуд ч хийчихэл ажил. Ядахна олборлолтынхаа шатанд нэмэн өртөг бүтээх боломж бидэнд байгаа. Миний одоо санаж байгаагаар 5-7 оны олборлолтыг хийхэд бол дотоодын нүүрсний одоо уул уурхайн компаниуд олборлолт хийгээд консорциум байгуулж бол орж исэн санаж байна. За ингээд тендерт бол харамстай нь Монголын консорциум бол ялалт байгуулаагүй. Австралийн компани бол шалгарсан. За тодорхой хэмжээнд олборлолт хийгээ явж байгаад
Чухам ямар шалтгааны үүднээс бол тэд компани бол гарсан сайн тэр нь бол ойлгомжгүй байгаа. Хятадын одоо компанид олборлагч компанид бол энэ эрхийг бол худалдсан байдаг. За ингээд худалдахдаа бол мөн шинээр гэрээ хэлцэл бол хийгдсэн. За энэ дээр бол одоо олборлогчдын үйл ажиллагаанд зарцуулах өртөг зардлыг тооцоод одоо саяны дүн бол гарсан байгаа. Тэгэхээр мэдээж одоо үндэсний үйлдвэрлэл буюу одоо үндэсний олборлогч нар бол хийвэл нүүрсэн дээр бол манайх бол харьцангуй давуу тал боломжтой гэж үзэж байгаа. Яг гэх юм бол нүүрсний уурхай маань өөрөө нарийн одоо тийм технологи бол харьцангуй шаарддаг. Манай улс өөрөө нүүрс олборлсон одоо бас олон жилийн туршлагатай учраас манай компаниуд орсноор бол илүү олон хүмүүс ажлын байраар хангах нүүрсэнд байр одоо нэмэн өртөг шингэх гэдэг юм уу те олон одоо давуу тал бол олох тийм болцоо байсан. Монголын экспортын нүүрсний 80%-ийг дангаар бүрдүүлэгч Эрдэнэс 5-7 компани ийм дампуу байдлыг засахгүй бол үүний монопол байдал нь Energy Resource орон нутгийн 5-7 болон бусад компаниудад ч үн өсгөх боломжийг олгохгүй гамаа. Хамгийн гол нь аль ч шатанд нэмэн өртөг бүтээдэггүй албан ёсоор 5-7 хятадуудад өгөөгүй ч өгснөөс огт ялгаагүй нөхцөл байдал нэгэнт бий болчиход байгаа. Иймээс бүх уруудалтын шалтгаан болоод байгаа. Чалкогийн гэрээг үг үсэггүйгээр нь ил тод болгоё. Чэнжийн дамжлага бүрдэх зүйл залтыг нь өөрчлөх шаардлагыг олон нийтээрээ дэмжиж гэсэн шинжээчдийн байр суурийг 7 хоног таймчийн хөтөлбөртөө бид онцллоо.